За энэ сэлбэдэд төвг дараагийн төслүүд нь энэ одоо төслийнхоо үр дүнгээс хамаараад шууд үргэлжлээд явна гэж ойлгож байгаа. Зарчмын хувьд бол яг энийг бол дэмжиж байгаа. Гэхдээ одоо өмнөх алдаа буюу 100 айл Баянзүрх төрөөгөө дахин төлөвлөлтийг одоо нэг юм цементийн ширэнгүүд арай босчихгүй болов гэж би бодож байгаа. Хот бол энэ төлөвлөлтөндөө бол нарийн хяналт тавьж ховын хвшил болон үтэй ярихгүй бол бас эргээд ийм алдаа бас давтагдах магадлал бол бас үүс харга бол байхгүй гэдгийг бол бас хэлмээр байна. За мөн боловсролын үйлчлэгийг дагаж энэ замын хөдөлгөөний төвчрөл бол яг үндэ бол одоо дагаж байна. Тийм учраас энэ ялангуяа зах хороолууд руу дахин төлөлттэй газартаагаар сургуулийн барьж өгөөд сургуулийн илүү чанартай хүн болгон магадгүй тэр хавийнхан бүгдээрээ тэнд хүүхдээ өгье хүсдэг гэдэг энэ зүйлийг хот өөрөө давхраас анхаарал хандуулж нийслэл дүүргүүд өөрөө энэ болсон хүчнийхээ тогтвор суурьшил чанар хүртээмжтээр анхаарах энэ асуудлыг бол цаашдаа энэ замын төгжрлийг шууд боловсролтой яаж холбогддгийг гэдэг байдлаар ойлгож хийх юм бол энийг амжилттай болно. Хүүхдийн одоо хичээл амрангууд үндсэндээ бол одоо замын төгжрөл маш хурдан буурчж байгаа. Энэ бол тэмтэй холбоотой гэдэг хэлмээр байна. За тэр ховын хвшлийг бол оролцоолоод явах нь бол маш зөвөө. Сая Нямбатар бас дарга хэллээ. Би бас энийг асуух гэдсэн сая хариултаа ингээд авчлаа. Дээрээс нь нэг зүйл бас ингээд туршлага гэж аваад үзэхэд манад шүн ашиглагддаг уу? Том зах худалдааны төвүүд, за ойвсууд сул зогсоолуудаа хаагаа явцдаг. Хажуу талынх нь орон сууцнууд нь шүн нөгөө машин багтдаггүй, шүнжин тойрдог, эсвэл замуудаа хаагаа тавьдаг гэдэг дээр хотын нэг зохицуулт хийгээд зогсоолыг одоо шөнийн хугацаанд гэдэг юм уу, оройны 20 цагаас өглөөний 7 цаг хүртэл тодорхой одоо тэр төлбөр юмын хөнгөлөлттэй шээрлэх энэ хууль эрх зүйн болон зохицуултыг хийх боломж болцоо байгаа юу гэдгийг хэлмээр байна. За такси бол үнэ. Одоо манай Улаанбаатар хот чиг яг ингээд нэгдсэн юм симпор тодорхой одоо ойлгомжтой юм таксины үйлчлэгээ байдаггүй ийм хотол одоо бараг байхгүй болчиход байна. Тийм учраас энэ тал дээр бол яг тэр таксины яг ямар үйлчлэгээ явах гэдэг жоохон тодруулаад өгөөч гэдгийг би бол хүсмээр байна. Өөрөөр хэлбэл хүн болгон такси олдохгүй болохоор одоо замын төгжрлэлд такси бариа зогсоход бол эд төгжрлэлээр ямар ч такси олдохгүй. Өвлийн хөөтөнд өглөө хүүхдээ өргөж яхад ямар ч такси олддоггүй. Тэнгүүд хүмүүс яаж яах вэ? Машин авахаас барахгүй байна гэдэг юм бол бүгд тушуурж байгаа. Тийм учраас нэг юм төвчээрийн цэгийн хугарал дээр л бидний таксиныхаа үйлчлэгийг аваачж өгөх юм бол иргэд аяанда заавал машин барьж төгжрэл мөн зогсоолыг одоо хайж явахгүй гэдэг ийм рүүгээ ордын байлээ. Тийм учраас энэ тал дээр бол байнга одоо тэр ховын компаниудад төсвөөс мөнгө өгөх гээд байгаа гэдэгтээ би яг ямар мөнгө өгөх гээд байгаа түрүүн Баатархуу гишүүн бас асуулаа. Тодорхой хэмжээний бол дэмжлэг хугацаанд бол хэрэгтэй юм байл. Хятадын одоо энэ том хотуудаар ингээ харж байхад маш олон зөвхөн такси үйлчлэгээ. Хуваараа машин барьдаг хүн бараг байдаггүй. Тэр нь өөрөө соёлтой. За тэгээд төгжрлийн үед нь тодорхой хугацаанд тэр стометр нь одоо гүйжээдэг этргэлээ зохицуулт хийж өгөхгүй л такси руу чинь хүн ашиг хайж байгаа учраас орохгүй. Тийм учраас яг энийг яаж зохицуулах гэж байгаа гэдэг дээр тодруулаад өгөөч гэдгийг бас хэлмээр байна. За тэгээд эцэст нь хэлэхэд маш олон хүнээс санал ирэх юм байна. Цусан лагерын газруудыг ер нь яагаад өмчлөхгүй байгаа юм бэ? Эзэмшүүлэхгүй байгаа юм бэ гэдэг ийм саналууд ирээд байгаа. Энийг ер нь хизээ хийх вэ? Магадгүй өмчлөөд шийдээд өгөх юм бол энэ хүмүүс өөрөө тэндээ дахин төлөлтөө хийгээ заавал Улаанбаатар хот руу 2 гэртээ биш. Тэндээ сууршаад явах, тэндээ өөрөө дэд үтцээ одоо бие даасан дэд үтцүүд төргөө хөрөнгө оруулалт хийх ийм юм хүлээлт байгаа юм биш байгаа гэдэг дээр бас асуулт асуумаар байна. За Нямбатар дарга хариулт өгье. 4-р энэ дэр. За бид нар яг Эрдэнэт гишүүний ярьж байгаачлан Сэлб хотыг дотроо ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх боловсрол олгодог цэцэрлэгийн хүртээмжийг хангалттай байдлаар төлөвлөж байгаа. Дээр нь нэмээд бид нар холимог орон сууцны харуулал үүсгүүднээс хөтөлбөртэй сургууль 2-3 гаргая гээд одоо Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа болж байгаа ховын ерөнхий боловсролын сургуулиудтай хэд удаагийн уулзалтууд хийсэн. Зарим сургуулиуд нь бидэрт газрын асуудал дэд үтцийг шийдэж өгсөн тохиолдолд бид нар сургууль барихад бэлэн байна гэдгийг илэрхийлээд байгаа. За ийм учраас бид нар энэ боловсрол гэдэг зүйл хамгийн чухал учраас Сингапурын хөтөлбөртэй сургууль, за энэ 13 дугаар хороолд байгаа техникийн одоо шинжилгээ ухааны мэдэгдэхүүн олгодог ерөнхий боловсролын сургууль, за мөн их засаг олон улсын их сургууль зэрэг хэд хэдэн хувийн одоо дунд сургуулиудтай бид нар ихний уулзалтууд хийсэн. Одоо дараагийн бусад
хувийн сургуулиудтай уулзалтууд хийн, бид нар тодорхой байршлуудыг санал болгож хөтөлбөртэй болон ерөнхий улс хурлын сургуулиудыг олноор байгуулахаар ингээд төлөвлөж байгаа гэдгийг хэлье. За таксин дээр таны яг хэлж байгаа асуудлыг л бид нар шийдэх гээд байгаа. Өнөөдөр Улаанбаатар хотод яг албан ёсны таксины үйлчилгээтэй, таксины симпортой, такси метртэй ийм үйлчилгээ үзүүлдэг байгууллага бараг байхгүй байгаа. Тийм учраас бид нар байгаль орчинд ээлтэй, ногоон ийм одоо такси үйлчилгээ үзүүлэх аж ахуй нэгж байгууллагуудад нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас тодорхой хувийн хүүтэй хөнгөлөлтөө зээлийг олгох замаар нийтэд Улаанбаатар хотод таксины үйлчилгээг одоо жигдрүүлж нэвтрүүлье гэдэг ийм бодлого барьж нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн автобус гэсний араас таслал тавиад такси гэдэг өгүүлбэр оруулж нээлттэй сонгон шалгаруулалтаар тодорхой үйлчлэгийг үзүүлье гэдэг ийм зорилго тавьж ажиллаж байгаа гэдэг хэлээ. Сүүлийн асуултыг бол би засгийн газрын хэрэглэх газрын дарга Бямц цогт дарга барилга хотын голтын сайд Батамгалан сайд хоёр хариулах нь зөв баг. Яагаад гэвэл Монгол улсын газрын харилцааны бодлого хэрэглэх газар барилга хотын голтын яам хоёр дээр одоо хариуцж байгаа. Энэ утгаараа тэр Улаанбаатар орчмын ногоон бүсийн газар өмчлийн асуудлын талаар би бодлогыг бол одоо яг хэлж мэдэхгүй байна гэдгийг хэлье. За, Сандгийн Бямц цогт сайд. За, газар та холбоотой асуудал ерөнхий сайдын харийн агентлаг болсон. Тэгээ газрын асуудал өөрөө байгаль орчин хамгаалахтаа, уул уурхай олборлохтой, барилга байшин барих, зам харгуу барих, тэгэл одоо эрчим хүч барих гэдэг олон асуудлуудын бас зангилаа байдаг учраас ерөнхий сайдын харьяанд ирсэн юм байна лээ. За, газар олгох, эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх асуудал дээр засгийн газрын хуралдаанаар шийдвэр гардаг болсноос иргэдийн хувьд нэлээд тийм хүндрэл учирдаг болсон байгаа. Тэгээ үүнийг одоо бас ойрын хугацаанд засцалруулж аймаг нийслэл, сум дүүргийн засагтнаас газрын эзэмшүүлэх, ашиглуулах одоо энэ эрхийг нь олгох тал дээр илүү одоо иргэдэд хүнд сурталчилгаа хурдан шуурхах үйлчлэл дээр засгийн газар ойрын үед шийдвэр гарганаа.